Эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? Та сүрэн тарган сайхан үйлжиж байна уу? Тавтаа сайхан үйлжиж байна. Та тавтаа сайхан үйлжиж байна уу? Тавтаа сайхан үйлжиж байна. Эсхий дуурхтан нэвтрүүлгээрээ Монголоо тойрол Сэлэнг аймагт одоо анх удаа ирж байна. 101 өдөр сумаар орсон юм дүү. Тэгээ Сэлэнг аймагт ерөө сумын соног ажиллаа. Тэгээ баруун бүрэн суман дээр нэг 7-8 хоног ажиллажлаа. Сумынхаа хүүхдээ сайхан танилцж явна да. Манай чи яриагөө сайхан нутаг шүү. Сайхан нутаг байна. 10 аймаг 80 гаруй сумдуудаар нийтдээ явлаа. Олон ч одоо хүнтэй уулзаж, ястан угсаатан бүр өөрн тэгэл айл болгоноор нь орж явж, фильм сурж явна да. Би чи яхаар байхгүй бүрэнгийн уугуул. Уугуул нутаг. Яг бүрэнгийн нурууны өөр ингэрт манайх олон жил үлдсэн. Ус бол маш тунгалаг. Агаар их цэнгэг. Хоёр нь сайхан нутаг шүү дээ. Бүх төрлийн жимстэй, бүх төрлийн ан амьтантай. Тэрнээс ч бүрэн гэдэг нэр өгсөн баг. Тэгээ би өөрөө малчин бүх юм нь одоо нөө бүрдсэн утгатаагаар бас тий. Өөгчүүл ярьдаг ер нь чав үзэн хоёроос бусад жимс ер нь оргон шүү гэж. Тэгээ тийм л сайхан баялаг нутаг л та. Тэгээ би өөрөө малчин хүний хөхөд миний аав улсын аварга малчин доогийн лувсан дэрж гэдэг. Зөө. Тий, Цэдэн балгаагаас шагналаа авчаалаа 1972 онд. Тэр яслалд нь хөдөө би бас жоохон хөхөд очиж байлаа. Сайхан. Тэр үед одоогийн сумын энэ яг бөөрн дээрээс өөр газар байсан уу? Байсан. Яг энэ яг улаан хошгооны төвд одоо надад тэр зураг нь байгаа юм. Тэр зураг. Тий. Тэр улаан хошгоо гэдэг юуны төвд бүрэнгийн дэв гэж ярьдаг. Их сайхан газар төвнэсэн зүгээр яг жоохон цэвдэгтэй юм билэ. Ус ихтэй болохоор тэгээд одоо шинэ төв рүүгээ нөвсөн шүү дээ. Тийм газар байгаа. Танаа яг Цэдэн балдаргаас шагнах хэдэн оны үе вэ? 1972 оны өвөл. 72 оны өвөл. Яг сар шинээр авчаа. Болгоо энэ аймагуудаар явж байхдаа яг манай гэрт ирж манай аав чинь манайх аав маань их олон хүүхэдтэй манай гэр 11 хүүхэдтэй. Сайхан. Тэгээд Цэдэн болгоо орж ирээл тэгээд танилцал. За лусан дэрж байгаа хүүхдүүдээ нэрлээрэй гэсэн. Манай аав яг нэг нам төрийн тэргүүн тэр том ирэх чинь сандраад. Нэг хүүхдийн нэрийг мартчихад. Бөөн инээдэн болж исэн гэсэн. Тийм манай ээж бол өстой нэг орсон гарсан дуутай цайтай гэдэг шиг аягүй их сайхан олонтойгоо. Тэгээ манай сумынхан ер нь мал аж ахуйн мэрэгчлэтнүүд бүгд л манайхаар орж гардаг их хөлтэй айл байсан. Сайхан нутгаа манай баруун бонж. Ээжийн талаас яах вэ? Малчин. Миний ээж тий ерөөсөө л малчин. Тэгэл бүр багасаа маллал 17 настайгаа миний аавтай энэ жил болол тэгэл биднийг өсгөхийн төлөө аав ээж хоёр маань ер нь биднийг өсгөхийн төлөө эдэн малаа өсгөөд нэгдэл нийгэмдээ маллаж бидний төлөө явсаар байгаа л тэгэл аав маань тэр улсын аварга малчны болцол хангаж ингээ сайхан цолгордсон юм шиг байсан. Тэр үед нэгдлийн нийгэм биш их сайхан нийгэм байсан байна. Одоо би ингээд дүү надад ингээд олон газар аймагуд дээр явахаар яг тэр үед ажиллаж ирсэн одоо тэр ахмадууд ярьж байна. Малын амьсгаанаас нь бусдыг одоо эдийн засгийн эргэлтэнд бол одоо бүгдийн сайхан одоо хоошоо хил гараад борлуулдаг байсан чинь. Одоо малаас гарч ирсэн юм эргээд нөгөө жалуу болгонд одоо хог болцсон. За үүнээс болоод залуу малчд ховордож мал нүүдлийн мал аж ахуйн нүүдлийн соёлыг дагаж явдаг тийм ээ. Асуулт. Энэ маань өөрөө ингээд ер нь бид шиг газар дээр нь очиод үзээлэн уучна. Тэнд бол асар их одоо ингээд малчин хүнд одоо тийм амьдралын хүнд бол бас хэцүү. Баг сар болгоод байгаа. Тэгэхээр нэгдлийн нийгмийн үед бол ингээд асар бүх юм одоо ингээд ноормтой тий. Чи хоньол хариулна. Чи үхрээ хариулна. Чи туглаа хариулна гэдэг чинь. Нэг хоньоос тэдэн гарав ноос байгаа шүү. Тэр цаг үеийн өнөөгийн цаг үеэр бас тэнгэр газар шиг ялгаад. Энэ яг ямар цаг үед авж байгаа тэр сайхан өвгдүүд маань ингээд нөх гой тэр нэрийг босгоод өгсөн байж л байгаа. Ямар үе дээр одоо энэ юм нэг манай өрнөлт нэгдлийг анх байгуулж исэн хүмүүсийн нийгэм. Тэгээ өрнөлт нэгдэл гэдгийг байгуулахдаа ерөөсөө хувьд байсан талаасаа хувиа нийлүүлээд нийгэмчлээл. Тэгээ нэгдэл байгуулаад тэгээ манай нутгийн нэг их гоё онцлог байдаг. Сумаараа их найрсаг харилцаатай.
Сумаараа бүр бүхэл сумаараа. Миний хүүхэд байхын сумаараа нэг нэгэндээ тусалдаг. Нэгдэл нийгмийнхаа малыг маллахдаа бүгдээрээ туслана. Тэр малаас бол бүгдийг ашиглана. Аяхан ба. Сайн сүү маш сайн саана. Би ч хүүхэд байхдаа хонь ямаа их саадаг байлаа. Тэгээд хонь маш их хариулдаг. Би чинь 5 настайгаас л хонь хариулсан да. Тэгээд ер нь ихтэй сургууль төгслөөл хонь хариулсан шүү. Хонь их хариулдаг. Тэгээд тэр үед ерөөсөө худалдаа бэлтгэлийн хоршоо гэж нэг мундаг газар байлаа шүү дээ. Бүгдийг нь авна. Эвэр туур одоо духны айрс өөрөөс авахгүй юм байхгүй. Тэгээ таны хэлдгэр өстө орсрол гараад байсан юм билээ тийм. Тэгээ бүгдийг нь ашигладаг. Тэгээ бүх юмаа өөрсдөө гин. Тэгээ манай баруун бүргийн онцлог гэвэл шар удаа тарьдаг. Харин тэр сураг байж. Би сая ядаа. Шар удаа тарьдна. Шар удаага би хүүхэд байхдаа бидгээс аав ээж маань тарьна. Түүнээс гадна 10 тарьна. 10 гурлаа хийж идэнэ. Бид нар ч одоо их одоо нэг гурал тогоонд хуураад тэгээд нөгөө шигшээл нүдэл тий. Ер нь л одоо тансыг мэдэж өссөн хүмүүс ч юм. Гэхдээ эзэн хоолой шингийн бүгд их хөдөлмөрлөн ажиллана. Тийм л сайхан манай баруун бүргийнхэн чинь тэр дуу шүлгэнд нь хүртэл байгаа. Айш замтай угаанаар инээд алдан мислэлцээ. Аяга дүүрэн шар удаага утгаж өгөөд зочилдог юм гэж тэр шар удаагийн чинь өрөмтэй идэхэд үгүй юм. Одоогор бол стандарт залуучуудын хэлдгээр тансаг идэв. Аягны дунд орцсон хийгээл өрмөө хийгээл сүйтэй цаантай дэвтэйгээд идэв. Салахын аргагүй явдтай. Тэр бол одоо манай баруун бүргийнхнээ яагаар байхгүй өв соёл юм. Үндэсний одоо ганц одоо хоол бас брэнд байх юм шүү дээ. Маш гоё. Маш гоё. Одоо манай эмээ чинь вэшэд өв эмээ дээр дүүр одоо 20 жил малдаа гэсэн юм. Эний буйн л өнөдөө ингэ дүүр. Хэрвээ бид тийгс малдаагаад мартаа базар л мараад байх. Тэгэхээр шар удааг бас нэг хуураад яг таны хийлэнгүүд бас гэсэн. Уурж байгаа нь цай хийвээ. Нэг хэсэг чинь шар удаа 13 сод толгой содтой ихэр чинь маш гоё хоол. Одоо энэ Facebook юун дээр чи бичээд ш. Ер нь эмчнэр зөвлөд энэ тэр шар удаа энэ 13 энэ хөц удаа эднэр чинь эдсний гөрүүлц хөдөлгөөнд их сайн, эрүүл мэндэд их сайн гэх. Тийм л эрүүл хоолоор бид нарыг хоолж байсан. Хэр их одоо тэгж одоо тарьж исэн тухай. Сайн тарьдаг байсан. Тийм үү. Тийм манай тэр та олон багуудаар орлоо гэж ярьж штэ. Тэрний тэр 6 дугаар баг гэж тариачин отынхан. Тэгээ миний өвөө бол тэр тариачин отхын дарга байсан. Тэгээ эн чинь манай баруун бүрэн чи ер нь Төвшатан аймгийн Ахай байсан юм шүү дээ. Ахай гүний юм шүү. Тэгээ тэр богдын шав том уршуу гэдгийг нэг нь өөрөөр хэлбэл богдын 8 төрлийн удаа тариаг тарьж Улаанбаатар руу одоогоор бол дээрүүд хүрээр нийлүүлдэг байсан. Тийм учраас нөгөө татвараас чөлөөлөгдөн. Одоогоор ярихад бол duty free биш. Татвараас чөлөөлөгдсөн. Тэгээ тэнд чинь одоо шар удаа 10 тэгэл вандо ер нь бүгдийг тарьсан. Бүгдийг. Тэгээ тийшээ нийлүүл намрын сугдийдтэй бас нийлүүлнэ. Сайхан. Тийм уламжлалтай. Одоо шар удааг бол тарьж болох юм байна. Тарьж байна. Энэ булганы хангалт урдаас хойноос бол нэлээд хэмжээгээр авч чаддаг шүү дээ. Гэхдээ тэр удаа биш. Тэр удаа шүү. Яг хэлбэр нь мөн л дөө. Тэр амт чанар бол шал өөр. Тэгээ бид нэр урдаас хойноос шар удаа аваад шүү дээ. Явж байна. Гэхдээ энэ тэр дундаа ялангуяа баруун бүрэн сумын хөрснөөр хийсэн шар удаа. Монголын хөрснөөр шал өөр. Энийг бол дахиад одоо энийг бас ирэх боломжтой. Боломжтой одоо хангалт хийж штэ манай. Булганы хангалт сайхан яг тэр үеийн шар удаа шиг будаа хийдэг. Би бол авч иддэг. Их сайхан. Энэ бол өстой өв соёл юм да. Монгол хоолны. Манай 10 ч гэсэн их гоё. Ийм одоо сайхан. Энэ бас виса ерөөс сум бас ирлээ газар тариалан сангийн аж ахуйн зүйлийг даагаж одоо илгээлтүүд нэлийн бас тухайд газар хүмүүс бас нэлээд иржсэн. Баруун бүрэн сум бас ингээ ухраас хотын ард түмэн байна. Манай хотон чинь 71-2 оноос ер нь илгээлтээр маш их ирсэн. Тэгээ энд дээр ирээд маш сайхан ажиллаж амьдраад одоо тэрнээс хойш төрсэн хүүхдүүд чи баруун бүрэнгийн уугуул байхгүй юу? Тий. Хотын ястан байлаач манай баруун бүрэнгийн уугуул. Төрсэн нутгийн уугуул. Тэгэхээр энэ нутаг орондоо
одоо хөгжүүлэх талаар нутаг орноо хайрлаад бид нар маань сайхан ажиллаж байгаа гэж би хардаг. Яг баруун бүрэнгийн тэндээ төрж өссөн уугуулаас гадна баруун бүрэн чинь бусад аймагуудаас бас зөндөө байна. Тийм. Айгүй сайхан тийм нийтэж хардсан нэг нийгмийн нэг шин нийтлэг үүссэн байдгийн. Өнгөрсөн жил тэрний өмнө 100 жилээ тэмдэглэлтэл харж ялаа. Ер нь аргагүй сайхан өргөжж хөгжиж байна сум манаас. Хүмүүсийн бодол юу гэсэн өөрөө сайхан юм нэгдэл бол Монгол одоо сайхан хүчтэй гэдэг. Овж алга барихгүй ястан угсаат нь ялгахгүй бие биенийхээ соёл түүх хэрэглэхийг сайхан хүндлээд явах юм бол сайхан. Хүн болов нөгөө ингээд явж ш мэдчих юм шүү дээ. Одоо би 10 аймагуудаар ингээд явхад алах, бодхоор, урайхаа, дарахаа гэдэг энэ өөрийнх нь тэр угсаа гарлахын аялга байна хэллэг. Энэ нэг юм алдагдаад энэ бол алдагдаж болохгүй юм шиг санагдана. Ариун сайхан үг соёлууд их байт юм. Тэгэхээр тэр дотор айлд ороод хаан суух уу? Чи ямар гэж авах уу? Цайгаа хааш нь харуулсан хамах уу? Аялах уу? Гэхдээ тэнд маш их юм тэр нөгөө бидний одоо тэр үйлдэл буруу хийчихэл хойж чадах. Учир их байгаа. Тэр нэг жижигхэн үйлдэл болоод цаана асар том тэр өөр Монгол хүнийг одоо соёлын дэвээр байлган аван явах том одоо боловсрол. Ер нь манай баруун бүрнгийнхээ өвөг дээдсээс ахуулаад бид нар чинь нэг нэгээ хүнддэг. Ялангуяа ахмад хүмүүсийг бол ер нь бид нар маш их хүнддэг. Ерний сумын төв дээр ахмад хүнтэй бол болж игэл яхан холуур тойрчих гээд идэг. Яагаад гэвэл тэднээс айн гэдэг чинь хүнддэг гэж. Бид нар ч харуулаад усан дээр чи өгч чи яагаад бүстэй огор бүсэлсэн бэ? Гутлын төрөө яагаад эргүүлсэн бэ гэд хүмүүжүүлэх жишээ. Тийм учраас бид нар тэднээс хүнддэг. Сургууль ч гэсэн 1-2 ангийн ахал бол ахаа ивчээ шүү дээ. Одоо тийм үеийн тийм байхгүй. Тийм хүндэтгэлийг биднэрт өвлүүлсэн учраас бид нар ч гэсэн үр хөвгтөө бас өвлүүлэх гэж хичээдэг. Тэгээ одоо ч гэсэн манай баруун бүрэн бол их олон газрын хүмүүс ер нь манай Сэлэнг аймаг. Сэлэнг аймаг бол ер нь газрын улсууд ирж яасан их сайхан тийм интернационал гэдэг юм уу? Тийм аймаг шүү дээ. Одоо Монгол улсын ганц тариа будаагаар ер нь бол сайхан яг энэ Сэлэнг аймгийн газар нутагч гэдэг. Нэлээ хангаж одоо явж байгаа ганц аймаг. Үржилшин сайтай. Үржилшин сайтаагаас гадна манай Сэлэнгийнхэн чинь тариа будаагаар тариад ургуулад хурааж яваа сурчсан. Тийм Монголыг одоо хичээж байгаа гол аймагуудын нэг нь зөвхөн тариагаар дүүдэг манай ногоогоор жимс гэнээр. Ялангуяа манай дархан бол одоо ногоо жимс тариа аль нь бол сайхан хөгжсөн газар шүү дээ. Тэр үеийн сайхан алдартангуудаас сайхан гэж. Ерөөсө хамгийн анхны Хөдөлмөрийн Баатар хончин манай одоо наг зах Хөдөлмөрийн Баатар Шарвын давуу дөрж гэдэг. Хүн тий. Тэгээ Хөдөлмөрийн Баатарын болцол хангаад ардын хурлын депутат болоод олон жил болсон. Тэрний дараагаар Жамин Дөржгой манай аав ээж хэрэг одоо найз. Тэгээ Ямсрэгч тэрний Жамин Дөржгойн дараа манай аав. Тэгээ Туваан Дашах. Одоо тэгээ дандаа залуучууд дараагийн үеийн гараад ер нь их хөдөлмөрч. Одоо би ганцхан жишээ хэлье. Манай аав төдийгөө манай одоо аавын үеийн ах нар үхэр тэргээ өөрсдөө л хийчихдэг байсан. Ерөөсөө хойшоо уул руугаа гараад тэгээл тэр үеийн одоо материал аваад техник гэж байх нь ойл одоо тэрний цөөц мүүц тэрнгээрээ үхэр тэргээ өөрсдөө хийгээд манайх чи намайг хүүхд байхдаа үхэр тэргээр л нүүдэг байсан. Үхэр тэргээр нүүгч бас их гоё шүү дээ. Жинхэнэ Монгол нүүдэл. Тэгэхэд нөгөө идэ цайтайгаа ухтдаг тэр заншил бол яг л байжсэн. Тэгээд тэр үхэр тэргээр нүүхээс гадна одоо манайхан чинь бие биенийхээ нүүдэл судалд айгүй тусалдаг. Ер нь хамтын хөдөлмөрийг айгүй хэрхийдэг байжээ одоо ингэ бодоход бол. Хоорондоо би нэг хүндлэх нь сайхан байна. Нийлж одоо ер нь ажил хийхгүй хүн нүдэн дөрөнд баг харагддаг байсан шүү. Би ч хүүхэд байхдаа их зарагддаг байлаа шүү дээ. Хойныг хариулдаг учраас. Хүн чи яв тэр жандгагийн чи хойно тэр давчих гээд энэ очиж эргүүлгээд.
Миний дээдлэхийг тэр ах чинь модонд гарна явж мод хийцгээд. Тэгээс үлдээ бид нар хүүхэд байхад бид нар ямар айлд одоо ингэж зарагдах юм гэсэн чи үгүй. Утга нь бол хамтын хөдөлмөрч. Дэм дээс ирсэн. Хонь нь одоо ямар үйлдэл омог яваад байсан? Манайх эхлээд Монгол хонь байснаас үүдээ орхон хонь. Орхон үйлдвэрийн хонь хариулсан. Орхон үйлдвэрийн бусад хоньоос юугаар одоо эдүү нуглан ноос мах сүү. Үгүй ерөөсөө мах сайтай, сүү сайтай. Тэгээ хамгийн гол ноос. Ер нь их ашигтай шүү дээ. Ашигтай нарийн орхон тий. Тэгээ манай аав чинь бол одоо 615 хоньноос гэдэг хаа 650 хэд эднэр ихэрл үйлдэг бас тэгээд төл авдаг олон жил тэгж авч тэр улсын аврагын болцлыг хангаж исэн. Тэгжсэн. Орхон хонь чи их сайхан хонь шүү. Илүү ноглон байна. Баггүй. Тэгсэн мөртлөө үйлдвэрн дээр мах сайтай. Тий. Ганцхан сүүл байхгүй. Сүүл мэдэн шүү дээ. Орхон чинь тий. Ууцтай байдаг сүүл байхгүй. Тэгтээ ноосны чанар нарийн наривтар ноос гэдэг чинь одоо жинхэнэ орхон. Эдийн засгийн өнд айгүй маш их ашигтай. Одоо л яриад байгаа энэ малынхан тоог цөөлий ашиг шимийн нэгсгий гэдэг байгаа энэ үзэл санаатай бол яг таар. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 717 7757 9511 4497 80 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнэгүй хүргэнэ. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Нэвтрүүлгийн ивент төгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай. Нэвтрүүлгийн ивент төгч Шуутай гол компани өвөг дээдсийн хоол цайны соёлыг 100 зам брэндтэй сэтгэлээ шингээж бүтээв. Нэвтрүүлгийн ивент төгч Түнтгэр манту үндэсний үйлдвэрлэл Монгол амт танд хамгийн сайхан амтыг мэдрүүлнэ. Нэвтрүүлгийн ивент төгч Триллион Effect компани эрүүл эко сонголт Goodwill. Нэвтрүүлгийн ивент төгч Mission Oil Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос. Mission Oil албан ёсны нэртэйгээр худалдаалагдж эхэллээ. Нэвтрүүлгийн ивент төгч эрч хүчийг сэргээх Даби Унда. Нэвтрүүлгийн ивент төгч Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд. Нэвтрүүлгийн ивент төгч Алтан босхын хишиг компани эрүүл мэндэ нэг халбаг хулшигны нунтгаар дэмжиж. Нэвтрүүлгийн ивент төгч сайхан тал цагаан будаа байгалийн шимийг шингээв. Нэвтрүүлгийн ивент төгч ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон
арьсан ширэн бүс, нарийн гар урлал, уруу хаан, чамин тансах хийц, бат бүх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан гэгээ гоёл брэнд. Ивент тэтгэгч Итүүгэн урлан бид чанарыг эрхэмлэн урлан. Яруу зүйл компани Best хачир стандарт гар дүнслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салаад, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ, орон нутаг, зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаабуудад стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. Миний бодлоор бол энэ бэлчээр ашиглалт гэж байна шүү дээ. Нэгдүгээр тийм бэлчээр ашиглалтыг маш сайн зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Тэгээ усчуулалт их хэрэгтэй. Соргог бэлчээрүүд байна. Тэгээд малынхаа ашиг шимийг дээшлүүлэхдээ үйлдвэр угсаагийн сайжруулж ашиг шимийг дээшлүүлвэл одоо тэр орхон хонь гэдэг шиг одоо ингээд одоо манай энэ Дархан хотод чинь Монголын малын генефондын одоо хамгийн гол газар нь энд байна шүү дээ. Энэ дээр бол маш олон юм хийж байгаа юм билээ. Би нэг сонирхсан чинь ерөөсөө малын ашиг шимийг дээшлүүлэх талаар маш олон төрлийн ажил хийдэг. Тэгэхээр ерөөсөө туйлширч болохгүй. Бэлчээрээ устгах гайл одоо дан үржил шимгээд өгж болохгүй. Эсвэл бэлчээрийн мал аж ахуйгаа тэгнэ гэдэг ингэж тэгэхээр зэрэг аль альнийг хослуулна. Хослуулахдаа бэлчээрийн ургамлыг сэргээдэг, бэлчээрийн ургамал тарьдаг маш олон аргууд гараад иржээ. Зөөлөн үед их сэргээх гэж оролдож байна. Тэр ч байтугай зүгээр наад захын жишээд өвлжөөнийхөө бууцсан дээр айлууд овёос бусад наран цэцэг эрдэн шиш янз янзын юмнууд тариад орчиход шүү дээ. Намар ирэхэд ерөөсөн ногоон тижил бидэг ч юм уу. Зүгээр яг манай сэлэнг дарахныхан бол энэ малын тижил бэлтгэдэг үл их сайн шүү. Газрын онцлог бас их сайхан. Газрын онцлог бай. Ер нь ингээл би ч одоо явах төөрт гараад телевизээр хараад аймагуд ингээ хараад тэгээ Сэлэнг аймаг харахаар Дархан Сэлэнгийн малчид бол ямар ч байсан өвсөө хүчит тижээлтэйгээ ер нь үйлчлэлтийн бэлтгэлээ хангацсан харагдсан шүү. Тэр би бас баярлж идэв. Ер нь сургаж идэ. Тий. Энд ч бас газар тариалангийн нөлөөч бас байгаа. Тий. Хоон дээр нь одоо малыг тийм чанар дээр малдаг байсан юм. Энэ маллах ухаач өгдүүд энэ чинь том чиглэл ухааш үлдээ. Байгаль нь марлаа тэтгэж мал нь хүмүүд тэтгэдэг энэ дамжлал. Одоо бид нар энэ өвгдийнхэн тэр их ухаанаас суралцах зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээд энэ бол малын тэр ашиг шим, амт шимт юу гэдэг тэр бүгдийг сайжруулахын төлөө бэлчээрийн мал аж ахуй дээр маш их ажилласан байна. Орчин үеийн энэ аргыг ч одоо манай энэ удмын сан генефонд дээр чинь янз янзаар туршиж үзэж шүү. Дөрөвнөөс таны хэлдгээр ийм янз бүрийн арга одоо Монголд маш их гараад ирсэн байна. Хүмүүсийг туршиж үзэж байна. Тэгээд аль нь хэрэглэгчдтэй ээлтэй амт шимтэн сайн байх уу? Байгальдаа бас ээлтэй байх юм. Бас малчинтай ашигтай байх гэдэг явандаа ингээд тодроод ирнэ хүмүүс дэрийг судлааг бол хийгээл явах хэрэгтэй. Тэгж байна. Янз янзаар тийм малчид бас янз янзын юм хийж шүү дээ. Тэр газар тэр цаг уурын мал басгаар байна. Амт нь гоё байна. Сүүнх нь амьдралд маш их орлого өгч байгаа. Ер нь туршилт бол илүүдхгүй шүү дээ. Тэгвэл сум орон нутгийнхаа бас сайхан ой боллоо шүү. Түүнийхээ 100 жилийн амьдралыг нэг л удаа хүн хардаг. Тэгээд тийм ээ сайхан. 100 жил сайхан болов. Манай 100 жил их сайхан болсон. 100 жил сайхан болохтой өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнээд бас их сайхан хүмүүстэй уулзлаа. Дараа нь сургуулийн 100 жил боллоо. Тэгээ би
бас нэг юмар их бахархдаг. Хөдөлмөр политехникийн сургалтад баруун бүрэнгийн алтан медаль дунд 7 жилийн дунд сургууль гэж хэлсэн байдаг. Тэр ямар очиртай байсан бэ гэвэл хүүхдийг бүр багаас нь хөдөлмөр сургалт явуулаад тэгээ багаас нь хөдөлмөртөө сурах ажлыг нь уялдуулаад бол амьдралд баг маш хэрэгтэй. Тэр сургуулийг төгссөн хүүхдүүд одоо хараад байхад бүгд л амьдралтай. Ямар ч ажлыг хийж, ямар ч хар бор ажлыг хийн, бас ямар ч оюуны ажлыг хийн. Тэр хөдөлмөр политехникийн сургалт гэдэг бол маш чухал юм байна. Тэгээ манайх чинь бол тэр хөдөлмөр политехникийн сургалтыг явуулж бид нар чинь бүх юмаа өөрсдөө хийдэг байсан. Тэгээд дотор байранд 7 жил суусан, дараа нь 3 жил ингээ 10 жил дотор байранд суусан. Гэхдээ дотор байрны. Тэгээд бид нар дотор байр тэр туршилтын талбайд ногоогоо тарина. Тэр ч байтугай би 4-5 дугаар ангиас эхлээд тэр мал нядлагаанд оролцож эхэлсэн. Өөрсдөө модоо хийн. Тэр үеч галгаатай. Бид нар өөрсдөө модоо хөрөөднө. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө хөдөлмөрлөө тэр үр шимийг нүртээд манай сургуулийн тэр хуучин сургуулийн барилгыг багш сурагчид сумынхан өөрсдөө барьсан. Тэр ч байтугай тоосгоо бид нар өөрсдөө зогсон. Өөрсдөө. Бид нар хүүхдээ болохоор энэ нутлаас яг л тэр бургалтан голын өвөн дээр байж байгаа. Бүх юм барилгын материал тийм учраас бүрэн аан гэдэг чинь баян нутаг. Тэгээд тийм байна. Тэр сургалт их сайн болоод жилбэр хөдөлмөр соёлын жуулган гэж юм. Тэгээд дүгнэ. Тэгээд тэрнгээр тэр Монголын пионерын байгууллагын зарласан уралдаанд Монгол улсад дөрүүлээд тэгээ манай сургууль чинь алтан медаль авсан юм билээ. Тэгээд алтан медальд хөдөлмөр политехникийн сургалтад баруун бүрийн сургууль үүгээрээ их бахархдаг. Ийм дууч бий зохиосон бүр. Тэр манай сумын бас нэг онцлог шүү. Сум одоо 100 жилтэй 101 жил. Анх одоо хамгийн анх одоо хаана байсан? Одоо яг энэ бөөрөнд арай өөр газар байсан байна. Түшэтэн аймгийн Ахай гүний хошуу гэж байх толгойнаад хэсэг бид нар чинь хамтдаа нэг л хошуу. Одоо тэр зурган дээр байгаа юм уу? Тэр бол одоо өрнөлт нэгдэл болсны дараа 1954 онд өрнөлт нэгдэл болсны дараах одоо тэр төв маань тэр. Тэгээд ер нь сайхан их сайхан нутаг да. Тэгээд манай энэ өвгд тэр нутаг усыг олох одоо юун дээр бол маш сайхан ажилладаг байсан. Тухайн хаана одоо газар бүр их хаана өвчөө, хаана хаварчуу, хаана цусхуу, хаана тариагаа тарихуу, өвлөн ямар байх нь, зүүн ямар байх нь мундаг. Тэр ч байтугай одоо манай та мэдж байгаа шүү дээ манай амар исгууланд хийдтэй. Амар исгууланд хийдэг хөгжлийн талаар та яриулсан л баг. Тэгээ амар исгууланд хийдэг чинь тэр зурлагаа зурдаг. Хэдийд тариагаа тарьж үрээ цацж эхлэх юм. Хэдийд одоо юугаа хураг ишгээ засах юм. Хэдийд намар тариагаа ураах юм. Хөтөлбөрийн зурхайч гэж тэр зурлагаар явдаг гэсэн бил. Энэ одоо тэгэхээр 3 дахь дээр одоо энэ бөөрн гэсэн үг. Тэгэл дархан хотод, Найрамдлын дархан хотод 1979 онд ирчихлээ. Тэгээ тэр үед чинь дархан эд баригдчихсэн. Тий. Их сайхан цоо шин хот. Тэгээ би 3 дугаар сургуульд орос хэлний багш 7 дугаар сургуульд хичээлийг эрхлэгч дархан хотын сургалт сахар хожийн кабинет гэж байсан. Тэрний эрхлэгч. Тэгээ өсгөл залуучууд дэвлээ орооны 2 дугаар дарга хийгээд тэгээ намын дэд сургуульд яваад тэгээ Хинтээ аймагт 2 жил үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга хийгээд тэгээ эргэж ирж дархныхаа намын хороонд нарийн бичиг хийгээд тэгээд удирдлагын хөгжлийн институт гэж тэрний дархан салбарын захирлыг 8 жил хийгээд тэгэл тэрнээс хойш Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар 12 жил ажиллаа. Тэгэл тэтгэвртэй гарсан та. Найрамдлын дархан хоттой миний амьдрал бас шалцгүй холбоотой. Их сайхан хот штэ. Тий. Энд чинь яга сайхан хот болсон гэвэл 21 онд анх юу гэж тавьж ирсэн юм. 61 оны 10 сарын 17-нд тухайн үед бол аль газарт хараад тийм юм. ерөөсөө Сэлэнг аймгийн дархан сум байсан штэ. Дархан сум байсан. Тий. Тэрний дараагаар нөгөө яга Монгол зүйлтэй найрамдлын нийгэмлэгийн юу нэрэмжит дархны сангийн аж ахуй гэж болохгүй юу. Тэгээ энэ юун дээр одоо төмөр замаа бараад тэгээд 1961 оны 10 сарын 17-нд
Дархан хотын анхны шавыг тавьсан одоо хараа зочд бодлоо гэдэг. Тэгээ тэрний наадалт бол одоо төмөр замаа шарын голын төмөр замыг барьсан, уурхагаа нээсэн. Тэгээд 62 онд одоо юугаа станцыгаа бариад одоо ингээд тэгээд эн чинь та нар ингээд 100 дарханд ирж үтсэн үү? Дархан руу ойртоод ирэхээр нэг үзэмжтэй гоё цагаан цайвар уулнууд ингээд ногоотой хослол маш гоё штэ. Тэгээ тэр нь юу гэсэн үг вэ? Барилгын материалын асар их баялагтай. За дархан бол нүүрстэй, төмөртэй. Тэрэн дээр одоо барилгын материал хийдэг цемент, керамзит одоо тоос бүх материалууд манай дарханд тойрол байж байгаа. Их баян нутаг. Тийм учраас одоо Дархан хотод аж үйлдвэрийн хот тэр дотроо барилгын материалын том орчин үеийн хот бий болгоё гэж шийдвэр гаргаад тэгээ Москвагийн зургийн институт зураг төсвийг гаргаад зургийг нь гаргаад тэгэл хийсэн. Тэгээ эн чинь Монгол, Орос, Болгар, Чех, Урмын, Польш гэсэн энэ ах トゥ тэр үеийн соцор. Энэ баруун бүрэн сумын газар тариалан талаас яах вэ? Ингэж. Тэр үед одоо бас л улсын бас нэг тариа болдог бол нэлээ юу санагдаж явж байсан. Өрнөт нэгдэл байхад жаахан тарьдаг байсан. Тэгээ бургалтын сангийн аж ахуйн болсноос хойш технологи одоо ерөөсөө тэр атар газар эзэмших юм эрчимтэй явж эхэлсэн шүү дээ. Тэгэл манай баруун бас л үржил шимтэй нутаг. Тийм учраас манай баруун бүрэнгийн газар тариалангийн онцлогийг харгалзаад нэг уран сайхны гоё кино хийсэн байдаг. Газрын үнэр гэж. Тий. Тэр чи ерөөсө баруун бүрэнгийн газар тариалангийн түүхийн кино, уран сайхны кино. Тэгтээ маш гоё кино. Тий. Тэгээд тийм л түүхтэй. Тэгээд манай газар тариалангаас гарсан олон хөдөлмөрийн баатар, авиатууд байна. Хөдөлмөрийн баатар Батаа бол одоо яа харахгүй манай баруун бүрэнгийн компаниас нь иглээл ажилласан. За тэр энэ порт тохоо. Тэр хамгийн сүүл нямдэрж болох шүү дээ. Газар тариалангийн олон алдартнууд бий манай. Стол амьдрал өстө буцалж ирсэн юм шүү дээ. Амьдрал буцалж ирсэнээс гадна газраас одоо олон аавын хүүхдүүд ажиллаж хөдөлмөрлөж стол бос их орныхоо төлөө хүн ардынхаа тэр ер нь манай сэлэнгийн газар шинтэй шүү. Би нэг ганц жишээ хэлэх үү. Яг Дархан хотыг эд баригдаж яхад нэг 8000 орчим зөвлөлтийн мэрэгжилтэн тэрийн үеийн зөвлөлтийг хөртөгч одоо Оросч байсан, Украинч байсан, Узбекч байсан, Молдавч байсан шүү дээ. Бүгдээрээ л байсан. Бурятч байсан. Тэгээд бид нэр Орос дэлгүүрээс ногоо мах юм аваад байхад Оросууд Монгол дэлгүүрээс аваад байдаг. Тэгээ миний нэг найз Орос хэлж байгаа. Танаа гүнчэн, танаа хурил. Танаа энэ ногоо шалвар. Чи гайгүй анаас ахаар мэднэ гэж. Одоо нөгөөт нь тоохгүй өөр бид нар нь залуу болох нь мэдэхгүй арай л тэр Оросын жаахан нөө гой савлгаа мавлгаа одоо юу гэдэг тэгээ авах гэдэг үгүй юм бэл. Тэр манай Дарханы газар энэ тариалан энэ ногоо бол шинтэй. Тийм учраас манай Дархан сэлэнг энэ Төв аймаг одоо энэ Монголынхан хөрсөнд орсон гурил Монголынхан хөрсөнд орсон ногоо энэ живсий гэдэг. Ямахай тэр Монголын зохимжтой. би бас нэг эмээ бас буруу бас явдаг байсан. Сая юу баруун бүрэн сумын дээр бас ойлгож. Урлагийн чанар хяндаг шүү дээ байна. Зөвхөн ингээд нэг хурд руу нэг юм үзэл ингээл норгож имрээл ингээл үздэг тийм. Тэгээ манай өөр гэдэг байсан. Тэгээл сүүлд ингээд одоо хүмүүс гурил гэдэг. Сүүлд нь л одоо ингээд нэг юм чанар байна. Тэгээ хийгээд идэх юм бол гэж нэг ойлгоод шүү дээ. Гэтэл нэрс үйлдэл гэдэг юм байна шүү дээ. Энэ бол тэр газрынхаа одоо хур бороо ихтэй байх юм бол одоо цавуул нь угаагдах. Тэр байгаль ямар байхаас л тухайн жилийн тариа хурцаас болоод тэр жилийн одоо урлагийн чанар яригдсан байна л да. Тийм ба. Тэгэл яг л амар солонд ийд дээр гэдэг чинь амар солонд ийд бол
Альч газраас амар өсгөн тэдд яваад очих. Агаар нь их өөр. Үнэхээр зингэх шүү. Тэгээ ус нь бол шууд харшаа. Тэр дээрээс таагаас орж ирнэ. Наран болдын харшаа ч вэ, ивэнгийн голч вэ. Манай бургалтын голч гэсэн. Ер нь манай нутаг ус сайтай. Иргэн тойр аршаагтай юм байна. Харшаа. Би зүүн нарыг сая өвөл ирээд бас Ерөөс ус сайтай. сайхан гочлоо үстэй. Ер нь харуулц та. Ер нь тэр газар бөөрэ ер нь хүн ер нь амьдрал ажлын бас нэг суурч байна. Тэр амьдралын бөөрч байна. Бүгдүүд маань ингээд бид учиргүй юм хэлээд байдаг. Учиртай болол юмуд хэлээд захиад байдаг. Юм учиртай шүү. Хаана буух, хаана очиж суух газар чинь бөөрэ яаж зэхэх вэ? Өвлжигээ яаж барих вэ? Нар хаанаасаа, явар хаанаасаа тэр одоо газрын тэр бөөрийг сонгоно. Дээр нь тэндээ сайхан харагдсан мөргөн сүүргэн. Энэ бүх юм чинь өөр ингээд дараалаад ирэхээр л Монгол хүмүүний амьдрал өөрөөр биш. Энд нь одоо зөв дураар очиад суучих юм бол хичнээн сайхан эдтэй хөргөтэй байсан ч тэр ёсыг буруу үүсэх бол тэр уул ус хэлнэ. Наад бүх ёс заншил чинь манай баруун бүрэнд яг намайг хүүхэд байхаас байсан. Одоо миний нэг харамсч явдаг юм бол баруун бүрэнд маш олон төрлийн жимс байгаа шүү дээ, ан амьтан. Тэгэхээр бид нар хүүхэд байхаас ахуулаад тэгэл улаалцган түүн, үхрэнүүд түүн, мойл, үзээлзгэн, нэрс хизээч ихэр түүж байгаагүй. Баруун бүрэнгийн ямар ч айл хизээч одоо юу гэдгийг Ховын дүүрэн хаваад үү. ерөөсөө яг хэрэгцээгээр л тухайн үедээ идэх хэрэгцээгээр л морьтой яваал ганцлаа нэг 5 литр юу гэдгийг нэрс гэдэг ч юм уу. За томдоо 10 литр. Тэгэл бол худалд нь орно гэсэн ойлголт байхгүй. Мөчр хизээч уулж болохгүй даав гэж байна. За жимс түүхэд одоо гэдэг ч юм уу. Тэгээд одоо ерөөсөө тэгж байгалыг хайрлаа. айгүй хайрлаа. Тийм байсан. Тэгээд одоо хизээч одоо ургаан модыг ер нь огтлуулахгүй шүү. Тэр тусмаа залуу модыг бол бүр огтлуулахгүй. Дандаа тэр монянг тэр юмнуудаас бид нар модод эсвэл өгшөрсөн мод бид нар очиж идэв байсан. Тэгээд энэ заншил жаахан алдагтаад ирэхээр байгаль маань хүртэл жаахан хүн байгаль хүү холбоотой. тэрэн л их харамсч идэг. Одоо баг шарах сорилтоо усанд орж болохгүй гэх тийм. Сүүр усанд ордог усаа Ерөөсөө ус руу хамаагүй базар юм ерөөсөө хийж болох. хийж болохгүй. Байсан. Хатуу сэрэлдэг байсан. Хатуу зэрэгтэй байсан. Тэгэхээр энийг л сэрэг бас одоо сэргэж байна уу сэргэж байна. Нэг үед бол бас нэг үе бодвол залуучууд хөдөлгөөн өрнүүлээл тий байгаль орчноос сэргэх янз янзын юм болж сайхан бас зөв аялдаг болсон байна. маш зөв аялдаг болсон байна. Манай энэ гэрчнэ баруун тийшээ явж байгаа бүх аяллууд манайхаар бас дайрдсан шүү дээ. Зам дагуу. Чи сайхан аялдаг, соёлтой аялдаг болсон байна. Тэгээ сүүлийн үед манай баруун бүрэн сумын маань удирдлагууд дандаа залуучууд болсон. Залуучсан. Тэгээ манай баруун бүрэнгийн энэ залуучууд чинь юм хийх гэж оролдоод байгаад их баярлж байгаа. Малчин Монголын малчин байхгүй. Монголын түүх устна. Усгаар усч байхгүй. Чингис хаан явхад Монголын хүмүүст тэр баатар явах. Бүрийн цагаар тэр өсөг хэлбэр өөр явж. Энэ дан сэлэн бамбаяа тийм ээ. Хоолцай, ахуй, соёл бүгд л тийм явж идээс соёл төхөөр өсөг тэргээрээ Монгол хүний Монгол адууны туурайгаараа баатрын уухаараа дэлхий харис хэсгийг яваа. Зэгцэнд нь оруулсан. Энэ дэлхийн зарим буруу хаадуудын дарж ард иргэд нь аварж явсан. Ийм л бүх улс орноос ялгарсан тэнгэр илч хэмээн Монгол хүн бол хөх толготой байдаг чинь төрөөд байгаа. Тэр хөх толгой таниач. Хөх толгой ямар утгатай байх юм бол дараа нь тэнгэрээ таньж эхэлдэг. Тэнгэрийг таних нь бол тэгэхээр бид бүх улс орноос яагаад нэг хөх толготой вэ? Энэ дэлхийг ямар улс орн энэ зэгцэнд оруулсан юм бэ? Бүх улс орноос хамгийн их түүхэн. Өнөөдөр би 3 сая биш гэж бодлоо. Аймаг таваа хэмжээ Монгол дэлхийд өөрөө байж. Энэ ахуус бид жижигхэн гэж амаараа гэдэг. Энэ нэгийг бүгд боодох. Хаадын дээр сайхан явсан эрдэм бас залуу овгийн боловсон хүчин мөрөнд гарч. Тэр ухаанаас үсэж яах. Юмыг их боддог. Тэгээд эн чиний нүүдэлж явахтай юу холбоотой гэж би бас бодод идэв. Тэгээд тий ер нь энэ сайхан ард түмний энэ оюунлаг энэ их хүчийг бол зөв чиглүүлвэл
бас их хөгжил төрнэ гэж бодож байгаа үз. Сайхан шүү. Одоо гэрт байж чадахгүй биш таа. За их баярлалаа. За дахин ирнэ гэдэг нөгөө хүнд хэлсэн болохоор одоо тэр сумч тийм болж байгаа юм болж байгаа гэдэг сайндалыг харуулах юм билээ. Байж чадахгүй тэгээд очмоор санагдаад. Үе ахын залуунаас зовлоо би одоо ягуугийн харамлтыг гэж суулж яхаар явж нэг их сайд очиод нэг нэвтрүүлэг болгоч хүүхнүүд олон хүн нэгнээс суулж юм бол Их сайхан. Ялангуяа малчин байна. Өдөөгийн малчин, нүүдэлчин ер нь тэр хүмүүст бол их юм биш. Бас хот газар мэдчиг суулж байгаа өдөөгөө санагалзаад одоо ингэж байж байгаа ахмадуудад бас их сайхан санаа байгаа шүү. хот хөдөө гэж дүүний ялгдаг. Яг үү. Монгол хүн бол Монгол. Дээл үгүй яасан ч Монгол. Тусна байна. За баярлалаа. Тийм аа. Тий. Сайхан хуурчлаа. Харин сайхан дахин уудаа сайхан ерөөл тавья. Дахин ирж байгаарэ.